За сайн байцгаана уу. Right News podcast-ийн 14 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр Иран, Израиль, Америкийн тантай холбоотой нэлээд хэдэн мэдээ. Тэгээ Европтой холбоотой мэдээгээр үргэлжлэх баг. Тий. За эхлэх үү. Тэгээ. За эхний мэдээ. Ер нь бол өнөөдрийн одоо голлох мэдээ бол Иран, Америкийн тэр нөгөө галз зогсоох хэлцээр байлаа шүү дээ. Тэрнээс өмнө 2-3 хоногийн өмнө юу болсныг нь эхлээд ярих хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээ яг өнөөдрийнхөө гол мэдээ рүү оръё гэж бодож байна. За юу яасан? Эхлээд одоо Пакистан бол энэ дайныг дуусгахад одоо 100 ч хийж өгөх үе гэж өөрсдөө одоо тий санал болгоод тэрийг ажил хэрэг болгоо явж исэн. Хэдхэн хоногийн өмнө мэдээ ярьж байна. 45 хоногийн гал зогсоох 2 үе шаттай хэлэлцээр гээд. Ер нь бол гал зогсоох гэж байгаа боловч урт хугацаанд бол шууд энэ дайныг зогсоох тийм одоо хэлцээрийг өрнүүлээгээд энэ одоо уулзалтанд нь JD Vance одоо Америкийн дэд ерөнхийлөгч тэгээд тусгай төлөөлөгч Стив Виткоф Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагч нар гээд оролцоод явж исэн. Гол нь одоо Америкийн одоо Ираны талаас хүлээн зөвшөөрөг үзүүлнэ. Энэ одоо уулзалт явж байхдаа Америкийн 15 одоо зүйл залттай төлөвлөгөө гээд энийг юусоо хүлээж аваагүй. Ингээд явж исэн. Гисэн чинь яг уулзалт ингээд яаж чадахгүй хоёр талдаа ингээд алцганаад гэх юм уу те явж исэн чинь Трамп нэг амар мэдээлэлээс өөрийнхөө Truth Social гэдэг social media платформд юу гэсэн бэ гэхээр тэрийг нь одоо та бүхэн уншаад өгчээ. За хэрвээ вэ штэ те юу одоо энэ дай одоо миний хүслээр болохгүй бол одоо бүхэл бүтэн цивилизац гэж байгаа. Чи одоо бүхэл бүтэн иргэншил өнөөдөр мөхнөө дахиж хизээч буцаж ирэхгүйгээр үгүй болно дуусна гэж байгаа байхгүй. Тэгээд одоо хэрвээ та нараа юу яахгүй бол ухаантай байхгүй бол одоо шинэ гарсан одоо засаг гэдэг байгаа шүү дээ. Одоо режимийн дэглэмийн шинэ удирдлагууд та нар ухаантай байхгүй бол та нар ингээд дуусна шүү. Ер нь тиймэрхүү мэдээлэлээс хамгийн гол хоёр үйлдвэрийг хэлчихэд бол тэгсэн чинь Иран бүх тэр дипломат одоо харилцаагаа болон тэр шууд бус нөгөө коммуникац биш үү те бүх харилцаагаа Америкийн нэгдсэн улсад таслаад тэгээд ер нь бол маш тийм хурцлал байдал руу шилжчихлээ гэсэн чинь дөнгөж өнөөдөр өглөө цоо шин мэдээ гарлаа л да. Ямар ч байсан тэгээд 2-7 хоног гал зогсохоор боллоо энэ Америк Иран хоёр. Энэ хугацаанд нөө Хормузын хоолойг нээхэр боллоо. Энд чинь одоо нэг талаараа одоо Америкийн талынх одоо энэ Трампын талынхан бол өөрсдийнх нь тэр сүрдүүлэг байна шүү дээ. Энэ амжилтанд хүрлээ гэж үзэж байгаа. Нөгөө талаас Иранчууд болохоор бид нар одоо ухаантай байж чадчихна тий. Ер нь бол илүү рационал хандлага гаргаж ийн гэж өөрсдөө хамгаалах тиймэрхүү утгатай мэдээлэл хийсэн байна. Тэгээд зөвхөн энэ ч юм бол гэтээ бууж өгж байгаа юм биш. Ямар ч сан Иран бол Ираны дээд одоо үндэсний дээд аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг юм байна. Энэ байгууллага нь 10 зүйл заалтай тийм одоо proposal одоо санал гаргасан энэ дайныг дуусгах энэ 10-ыг зөвшөөржил дайн дуусгах гэсэн. Одоо би та бүхэн тэрийг нэгээр уншаад өгчөд бол ер нь ойлгомжтой болоод ирнэ л дээ. За нэгдүгээрт нь Ирак, Ливан, Йеменд болж байгаа одоо дайныг бүр мөсөн дуусгах, зогсоох. Хоёрдугаарт нь энэ одоо Иранд болж байгаа дайныг бас бүр мөсөн одоо зогсоох ямар нэгэн тийм хугацаа лимит байхгүйгээр. Гуравдугаарт нь энэ бүс нутагт болж байгаа бүх одоо энэ нэг юу штэ зөрчил вэ штэ all conflict гэд эдрийг ингээд зогсоох гэж байгаа. Дөрөвдүгээрт нь Хормузын хоолойг нээх. Тавдугаарт нь одоо энэ Хормузын хоолойг нээсэндээ холбоотой энэ нэг навигац биш үү те. Одоо тэр чинь монголоор юу гэх юм. Энийг яг протоколтой нөхцөл байдалтай одоо тусгай нөхцөлтөөр одоо яг хуулийн дагуу гэх юм уу? Хууль дүрмийн дагуу ингээд шинээр ингээд байгуулахаа. 6-дугаарт нь энэ Иранд хохирсон бүх хохирол биш үү те. Учруулсан бүх хохирлыг одоо нөхөн төлөвлөх. Сая одоо хамгийн сүүлд Ираны тэр нөгөө Теграны алдартай их сургуулийг бөмбөгдсөн нэг имэлгийг бөмбөгдсөн байгаа. Энэ ч гэсэн ороод явна л да. 7-дугаарт нь болохоор энэ Иранд ногдуулсан, Иранд тавьсан бүх тэр санкц хоргийг цуцлах. 8-дугаарт нь одоо энэ Америкийн талаас Ираны одоо
тэр нөгөө хөрөнгүүдийг зарцаасаа байгаа. Энэ зарцсан хөрөнгүүдийг бүгдийг нь одоо сулж өгөх, Ираны талд одоо өгөх, буцааж өгөх. Тэгээд 9-р нь болохоор юу? Иран бол өөрсдөө энэ тал дээр одоо яг буулт хийж байгаа гэх юм бол юу гэж байгаа. Энэ ямар ч цөмийн зэвсэг хийхгүй гэдэг. Энэ тэр цөмийн баяжуулалт биш үү те? Тэрийг цэргийн зориулалтад ашиглахгүй гэдэг. 10 дугаарт нь юусоо энэ шууд гал зогсоох бүх фронтод гэж байгаа. Энэ бүх нөхцөл, энэ 9 нөхцөл одоо юу яасан тохиолдолд хангагдсан тохиолдолд бүр мөс одоо гал зогсоох гэж байгаа. Тэгээ энэ дээр ч одоо эн чинь бол нэг талаасаа Израилийн дан шүү дээ. Израиль бас юу яасан? Энэ дээр бол бүх фронтод гэдгийг бол бас эсэргүүцэж байна. Левантай дан хийж байгаа. Хэнийг Хизболлаг зөгж байгаа шүү дээ, тий. Энэ бол Иран Левантай дан хийж байгаа. Энэ дээр бол зөвшөөрөв. Бид нар бол энэ эзэлсэн газар нутгаа та бүхэн тавьж өгөхгүй, Левант буцааж өгөхгүй, дээрээс нь цогсоор явах болно гэдэг. Ингэж хэлж байгаа. Нетаньяху бас нэг удаа энэ дээр буулт хийж байгаа зүйл нь гэх юм бол Трампын шийдвэрийг бол хүндэлнэ гэж. Энэ 2-7 хоногийн юу гал зогсоох хэлцээр. Энэ гэхдээ 2-7 хоног ч биш. Ер нь бол цаашдаа урт хугацааны энэ дайн дуусах төлөвлөлөө орж ийн гэж хүмүүс л биччихилээ. Тэгэхээр айл талтаа бүр хорчоогүй, бүр сүрчээгүй байгаа дээрээ гээд иймэрхүү юм болж байна. Тий. Дайнаа дуусгах гад. Тэгээд Ормозын хоолой хяналтыг Иранд өгөөд дуусгачих юм бол тэгээд Америкч өөрөө том давуу талаа алдсан шүү дээ. Тий. Хоёрт орнох нөгөө нөлөөгөө алдсан болчихно. Тийм учраас сая тэр нөгөө бүхэл бүтэн иргэншил өнөө шөнө үгүй болно энэ төр яриадсэн шүү дээ. Тэгж сүрдүүлээдсэн шүү дээ. Тэр чинь бол зүгээр нэг болоод бол дайны гэмт хэрэг хийн Ираныг ерөөсө газартаа тэгшлэн иргэд чи одоо энгийн хүмүүсчүүд иргэний байгууламжуудаа бүгдийг одоо тийм хамаг цахилгаан станцуудыг устгах гэд Ираныг огт хүн амьдрах аргагүй маягийн болгоно гэж ингэ занл хийсэн. Гэтэ тэрнийг хэрэгжүүлэх чадамжтай шүү дээ Америкчууд чинь. Одоо ерөөсөө тэр олон улсын эрх зүйч гэх юм уу те. Тэр нөгөө яриад идэг одоо юу гэдэг дэглэм цэргийнх нь эсрэг цэргийн байгууламжуудын бүгдийг устгацсан энэ гэж юу нь бол яриад байгаа. Одоо ерөөсөө ил цагаандаалах гарсан байхгүй. Тэгээд тэр нь бол ойлгомжтой энэ дайны нэг том одоо юу гэх юм үр дагавар нь Америкийн одоо баг тайлагдчихсан. Тэгээд энэ чинь одоо ямар нэгэн Ираны иргэдийг одоо чөлөөлөх гэж ихэлсэн нэртэй энэ дай эцэстээ Ираны иргэдийг энэ газартаа тэгшилжээж одоо юу гэх юм Ормозын хоолой хяналтыг Америк авна гэсэн ийм л дайм болж төгсөж байгаа шиг байна. Би өөртөө тэгж ойлгож байна. Тийм одоо хасар ахын тэр хэлсэн санаа байна шүү дээ. Энэ чинь эхлэхдээ Израиль, Америк хоёр энэ дайныг эхлүүлэхдээ Ираны ард түмнийг дарангууллаас нь чөлөөлнө гэж эхлүүлж исэн дайн шүү дээ. Одоо тийм пропагандагаар. Тэгсэн яг эцэст нь юу болж хуураа гэхээр бүх иргэншлийг чинь бүх хүн амын чинь үгүйхийн дахиж эзэж буцаж ирэхгүйгээр сэхээхгүйгээр дуусгана гэж хэлэхээр цаа жинхэнэ зорилгоо ер нь бол тийм desperate гэж ярьдаг ш англиар тий. Бүр ямар ч аргагүй тий. Тийм л нөхцөл байдалд орсон л байна л да Америк. Нөгөө талаас ч гэсэн Иран бол маш их цохилт авсан. Одоо ингэ байгаад байх юм бол эдийн засаг нь бол бүр илүү дуусна, сүрнэ. Ер нь Америкийн нэг тэр дайны хувилбар чи юу шүү дээ. Яагаад тэр иргэний байгууламжид руу довтолдог вэ гэхээр эдийн засгийг нь унгаагаа сүрүүлчих юм бол ард түмэн аяанда засгийнхаа эсрэг бусдаг тий. Итгэл алдардаг учраас ингээд албаар докторгүй байдал үүсгэх гээд ерөөсө тэр тактик руу гал эдийн засгийг хоригч гэсэн нэг арга хэмжээ. Тийм яг тийм л байгаа. Америк чинь ерөөсө тийм хорон гэх юм уу ерөөс боддгоо наана эрхчлөө тий арчил энэ төр гэж ярьдаг бол цаанаа бол ерөөсө хэнийг ч хайрладаггүй. Энэ Америкийн нэг одоо юу ардчсан либерал гадаад бодлого тийм байна. За. За дараагийн мэдээ рүү орох уу? За дараагийн мэдээ нь Унгарийн сонгуультай холбоотой. Бид нар нэг 2-3 дугаар сая 4-5 дугаарын өмнө ярьжсэн. Одоо Унгарт сонгуул болох гээд парламентын сонгуул болох гээд хоёр нам алаан болж байна гэдэг. Одоо нэг нь Виктор Орбаны нам, нэг нь Питер Magyar гэдэг хүний тэргүүлж байгаа одоо энэ Тийша гэдэг парти. Хоёр нам Фидеш тий. Тийм Фидеш. Тэр хоёр намын хооронд бол одоо юу гэх яг нэг сонгогчдын төлөө бид чинь хоёулаа өөрсдөө баруун төв ингэж ярьдаг намууд тахгүй юу? Яг зүүнний гэж ярьдаггүй. Тэгэхээр яг нэг бүлэг сонгогчдын төлөө одоо нэг зорилт бүлгийн төлөө үзэлж байгаа хоёр нөхдүүд байгаа. Энэ дээр нь юу яалаа сая? Америкийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч хин JD Vance очиж
Орбаны талд байгаа гэдгээр бүрэн илэрхийллээ. Тэр Питер Магиарыг бол ерөөсө тоосонгүй. Питер Магиар болохоор за хэрвээ манай нам засгийн иргэнд арах юм бол одоо та нар хэдий одоо ингээ Орбаны талд гарч байгаа ч гэсэн бид нар Америкийн талтай бол ингээд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд те явахад бол ямар ч асуудал байхгүй нээлттэй гэж хэлж байгаа. За юу яасан? Энд чи өөрөө энэ хин JD Vance өөрөө бүр энэ сонгуулийн сурталчилга кампанид ажилд тусалж байгаа баг тийм мөнгө авцсан ч гэмээр ч юм шиг те. Тиймэрхүү байдлаар баг Орбанд бол маш тийм том тус болж байна. Ингэхдээ нөө Европын холбооны бюрократуудыг Европын холбооч ерөн зүүнтэн социалистуудын л оромж штэ. Тэднийг шүүмжлэх байдлаар Орбаныг хэмжиж байгаа байхгүй. За тэрийг нь би та бүхдэд орчуулад уншаад өгчээ. За энэ Европын холбоо бол биш те. Энэ гадаадын сонгуульд оролцдог одоо энэ байгууллагуудын бүр хамгийн дээд хамгийн муу мухай тийм жишээ. Одоо би бол өөрийгөө зөвтгөж байгаа энэ дэр. Би бол одоо Унгарын иргэдэд хинт санал хэлэх гэж ирээгүй. Та бүхэн хүүхдүүд биш ээ. Насанд хүрсэн хүмүүс өөрсдийн толгой тарихтай. Та нар ихтэй ингээд зөв саналаа өгөөрэй. Энэ Европын холбооны бюрократуудын пропагандад бүү автаарай. Энэ Брюсселийн тэр бюрократууд чинь бол маш аюултай хүмүүс шүү гэд. Тэгж хэлж байгаа. Тэгэд юу яасан? Энэ дээр бас нэг юм нь одоо яг энэ сонгуультай холбоотой дараагийн тэр мэдээ одоо энэ орж ирж байгаа нь пропаганда гэж байгаа ш Европын холбооны энэ нэг мэдээ 2025 оны 10 сард Виктор Орбан юу ятсан юм бэ? Владимир Путинтай нэг утсаар ярьсан юм байна. Тэрийг нь шууд дэлгээд эхэлчихэж байгаа байхгүй. Чи яг сонгуулийн өмнө хэрүүн зохион байгуулалт л хизээ дэлгэнэ гэдэг нь бол тодорхой сонгуулийн өмнө тэрийг нь дэлгэлээ. Тэрэн дээр Виктор Орбан юу гэж ярьсан бэ гэхээр юу Унгар ардын үлгэрээс одоо штатад тэрийг нь Путин сонсчод одоо мушисэн ч инээсэн ч гинөө. Тэр үлгэр нь бол юу л юм байна л та нэг аслан асуудалд ороод нэг одоо торонд орцсон юм байна л та. Тэрэнд нь одоо нэг хулган тусалж байгаа. Тэ хулган аварч байгаа. Тэр хулган нь Унгар одоо аслан орсч юм шиг нэг тийм үлгэр ярьсан. Тэр нь одоо бас Унгарт том асуудалд игдэж байгаа юм шиг байна. Тэгээ тэр Орбан ч бас юу яасан? Ингэж хэлэхдээ бол одоо манай танаа улсын гэдэг Унгар болон Орос улсын одоо нөхөрлөл биш үү те. Юу нь бол урт хугацааныхаа одоо бид одоо Путин болон Орбаны те өөрсдийнхөө хувийнх нь нөхөрлөж гисэн юу нь бол юу шин шатанд гарах шаардлагатай байна. Одоо тусалж болох юу л вэ? Би туслахад бэлэн шүү гэд тэр утсаар 10 сард ярьсан юм байна. Тэгээ ер нь юу ийсэн энэ ковидос өмнө харьцаа бүр илүү зузаатахгүй яавтаа гэж харамссан гэж байна. Тэгэхээр Орбан бол ер нь бол Америк талдаа ч дэмжлэгтэй байна, Орос талдаа ч дэмжлэгтэй байна. Питер Магиар гэнэ Фидеш гэнэ нөгөө нэг сөрөг хүчний намын нөхөр маань болохоор энд нь айгуу дургу байгаа. Яг энүүгээр нь бас өөрийнхөө PR-ыг хийж ийн гэж хэлээ. Би бол ерөөсөө гадны оролцоотой хүн биш шүү. Би бол одоо ингэ independent те одоо тусгаар одоо би даасан тийм хүн манай нам бол тийм нам энэ төр гээд. Питер Майер ч өөр Орбаны хамтран зүтгэж байсан юм байна. Ер нь бол тэгж явж исэн тэгээд хоёр зам салж байгаа байхгүй юу. Гэхдээ эн чинь өөрийгөө тэгж хэлж байгаа боловч эн чинь Европын холбоонд дэмжлэгтэй нам. Одоо яг жинхэнэ дэмжлэггүй нам гэх юм бол энэ би одоо уучлаарай нэрийг мартчихлаа. Унгар нэр нүч хэцүү шттэ. Одоо яг Унгарын одоо рейтингээрээ 3-т явж байгаа нам нь бол харин өстой жинхэнэ дэмжлэггүй яг үзэл санааны баруун жигүүрийн консерватив нам байгаа байхгүй юу. Энэ хоёр намын аль нь ч одоо ингээд сүүлд бас би нэг юу нийтлэл уншлаа л та. Йохан Орберг үлээ те. Тэр нөхрийн нийтлэл уншлаа бас нэг чөлөө зах зээлийн үзэлтнүүд ер нь Орбаны талаар нийтлэл уншчихлээ. Ер нь бол бид нар бүгдээр л мэдчихлээ байгаа шүү дээ. Орбан бол яг тийм чөлөө зах зээлийн үзэлтэй бол хүн биш ээ. Ер нь л эдийн засгийн бодлогын хувьд бол ер нь социал демократ талтай. Төр эдийн засгт оролцсон ёстой гэж үздэг. Халамжийн төрийг тодорхой хэмжээгээр дэмждэг те. Одоо нэг бодлого нь хүртэл одоо хамгийн их нэрд гарч байгаа нөө эмэгтэйчүүдэд нөө мөнгө олон хүүхэдтэй болох юм бол мөнгө тараадаг бодлого чинь бас энэ чинь халамжийн бодлогод ороод явчихна те. Иймэрхүү хүн гадаад бодлого нь Европын холбоог эсэргүүцдэг. Нийгэм соёлын бодлогын хувьд бол яалтчгүй консерватив талтай байхгүй. Питер Магиар болохоор өөрийгөө бол Оросоос тусгаар алчаад байгаа. Гадаад бодлого ер нь бол илүү одоо ялгаатай энэ Орбанаас. Тэр 3 дахь нам гэдэг байгаа чинь бол одоо
Тэр намд л итгэл хүлээлгэхээр юм байлээ. Ер нь бол бас тийм айхтар чөлөө зах зээл гэж хэлэхээргүй ч гэсэн яг жинхэнэ одоо бүр Европын холбооноос Унгарыг гаргана гэдэг л нам гэд бодчих л доо. Одоо Орбан бол арайч тэгж хэлж зүрхлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр 3 дахь нам маш зөрөгтэй гадаад бодлогын хувьд ч гэсэн Украиныг бол ерөөсөө шууд үздэг юм байлээ. Хэрвээ Украин бол ингээд тус энэ дайны дараа Орос Украины дайны дараа өөрийн state hood гэх юм одоо юу гэх юм тэр тусгаар тогтнол энтрээ алдаа тэ төр тус гэдгээ алдчих юм бол бид тэр Украины тэр өөрсдийн хилдэг хэсгийг нь украинчуудтайгаа унгарчуудтайгаа этник украинчууд унгарчуудтайгаа ингээд нийлээд авчин гэдэг нэлээд радикал, нэлээд консерватив тим нам байгаа даахгүй. Тэгэхээр одоо хэрвээ миний хувьд би одоо хувь хүнийхээ тэр юг гаргах чи одоо бодлоо хэлчихэд хэрвээ одоо Унгарийн сонгуул болсон бол хоёр муугийн нэгийг сонгох гэсэн бол би Орбаныг сонгоно. Яг энэ олон сонголтуудаас энэ олон намуудаас яг алийг нь сонгох вэ гэх юм бол тэр 3 дахь намыг л сонгох юм байл л дээ. Өөрсдөө ч гэсэн гэхдээ 3 дахь зам энтер гэж ярьдаг. Гэхдээ тэр нь яг нэг сонгодог шинжлэх ухааны эдийн засгийн ойлголтоор 3 дахь зам биш. Зүгээр энэ хоёр намаас одоо энэ Унгарийн 1-2 рейтингтэй байгаа намуудаас л өөр 3 дахь зам гэж тэгж илэрхийлдэг нам. Тийм утгаар илэрхийлдэг тийм нам байна. Тэгээд би чамаас асууя л та. Сэтгүүлчийг асууя гэж. Яг JD Vance одоо Орбаныг дэмжиж энэ фетиш намыг ингэж илт дулаан цан сонгуулийн кампанид ажилд нөрж нөлөөлж байгаа. Урд нь бас сонгуулийн жилийн өмнө жил орчмын өмнө AfD-ийн сонгуульд жишээлбэл одоо Германы Бундестагийн сонгуульд жишээлбэл Илон Маск гэж нөлөөлсөн гэж яригдсан шүү дээ. Тэ? Германчуудаа AfD намлцсан та нарын аврал шүү гэж ярьсан шүү дээ. Тэгсэн. За би бол одоо энэ дээр нөө антисемитик гэх юм уу зарим хүмүүс тэгж комент энэ бичээд лээ. Гэхдээ бол тийм биш шүү дээ. Яг бодит байдал нь юм аа. Одоо энэ гадаад бодлогын хувьд энэ Виктор Орбан ч юм бол ер нь бол яг Израилийн одоо хамсаатан гэх юм холбоотон баггүй юу? JD Vance өөрөө Израилийн лоббигоор дид ерөнхийлөгч болсон. Ерөөсө улс төрийн лифтэнд суугаад дид ерөнхийлөгч болчихж байгаа хүн Трамп өгөх юм бол Трампаас илүү Израилийг одоо юу гэх юм баримтлах тийм л ерөнхийлөгч дид ерөнхийлөгч. Виктор Орбан бол ерөөсө Израилийн бол маш том холбоотой Европын холбоон доторх. Одоо энэ Европын холбоо ч юм бол яг үзэл баримтлалаараа гадаад бодлогоороо салах юм бол зүүнний намууд нь Палестин талдаа харьцангуй консерватив намууд нь бол бас байр суурьаа илэрхийлж чадахгүй байгаа шүү дээ. Орбан бол ерөөсөө яг Израилийн талыг баримтлагч. Би бол тэгж харж байгаа. Тэрнээс бас нэг өөр аргумент байгаа. Тэр нь бол би хоёр дахь аргумент гэж харж байгаа. Орбан бол Трампыг хамгийн хэцүү үед нь бол хаяагүй. Тэрийгээ бас юу яаж биш магадгүй. Трамп бас тэр нэг loyalty гэж нэг юм байна шүү дээ, тий. Улс төрт чаа. Тэр нэг одоо монголоор нэг үнэнч байдал гэх юм уу тий хамгийн хүнд хэцүү цагт нь хаяагүй гадаад холбоотондоо яг өөрийнх нь бас хамгийн хүнд хэцүү цагт нь тусалж гин гэж бас хүмүүс харж байгаа гэж магадгүй. Тэгээ нэг иймэрхүү хоёр тийм аргумент л. Би бол тэгж бодоод байна. За тэр Израиль эдэр нэг тийм мэдээж тийм хүчин зүйл байгаа бах. Гэхдээ одоо ингээд ер нь ингээд харж байгаа зүүнний намууд ч уусаа нэг глобалист тий интернационалч гэдэг эртнээсээ дандаа ингээд олон улсын коммунист хөдөлгөөн гэдэг шиг ингээд дандаа юм улсын хөдөлгөөн байгуулсан бүгдээ биеийнтэйгээ ингээд сүлжээнд ороод биеийг дэмжиж ирдэг тийм л байсан. Консерватив намуудтай намууд ч националист байдаг шүү дээ. Националист гэдэг болохоор одоо жишээлбэл нэг тийм олон улс дамсан сүлжээ байгуулад өөр хоорондоо хамтарч ажиллаж чаддгүй байсан. Тэр сүүлийн 30 жилийн Liberal International Order гэдэг ингээ хараад байхад ерөөсө хамаг зүүнний намууд нь бүгдээ ингээ холбогдоод дэлхийд даяар одоо жишээлбэл Америкийн демократуудын Европын холбооны идеологи одоо ч амар олон улсын байгууллагуудаар дамжуулаад асар хүчтэй төвөнд илэрсэн байхгүй. Тэгээ одоо энэ олон улсын байгууллагч одоо дандаа л тэдгэр байгууллагуудын одоо зүүнний либерал идеологийг ерөнхийдөө ингэж лоббидод жишээлбэл манай Монголын хууль хяналтын одоо хууль тогтоох байгууллагч гэх юм уу лоббидж жишээлбэл хүүсэн код гэх мэт ингэж батлуулж штэ. Энэ маяг ингэж зүүнний намууд ингээд дэвэн дэлхийг хэрсэн ийм сүлжээ байгуулсан байдаг. Тэгээ эн чинь өөрөө одоо энэ баруун жигүүрийн консерватив намуудад асар том одоо юу гэх юм нэгсэл болсон. Жишээлбэл 2020 онд Трамп сонгуульд ялагдсан шүү дээ, тийм. Ингээд Трамп сонгуульд ингээд ялагдчих хахад Америкт бол Трампын рейтинг өөр байсан байхад олон улсад биш үү энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл. За тэгээд тэр олон улсын элдвэгийн төрийн байгууллагууд ч гэдэг юм уу энгийн хүмүүсийнх нь одоо
Трампын тухай бодол идэр дандаа сөрөг яваад байсан. Олон улсын тэр хэвлэл мэдээлгээд байгаа хэвлэлүүдээр дандаа Трампыг сонгуулиуд өөрдлөө гэдэг одоо анх удаага баг Америкийн нэгдсэн улсын сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй ингэж ардчлалыг эсэргүүцсэн хүмүүс маягаар ингэж буруу ойлгуулж ирсэн байхгүй. Тэгэхээр зөвхөн тэндээс ингэж харахад л зүүнний одоо гэдэг хэвлэл мэдээлэлтэй мейнстрим хэвлэл тэгэл энэ пропаганда идэр чинь ингээд олон улсын тэр байгууллага тэгээд энэ олон улсын тэр зүүнний хүчнүүдийн хоорондын хамтын ажиллагаа эдгээрээс шалтгаалаад айгүй хүчтэй болсон. Тэгээ консерватив Republican нам жишээлбэл демократ намаас илүү олон улсад бол илүү нөлөөгүй шүү дээ. Яг одоо ингэ харж байгаа. Тэгэхээр би сүүлийн үед зүгээр ингээ харж байгаа соёлын үед консерватив намууд ялангуяа wokeism тэр globalism гэх юм үү тэрнийг эсэргүүцдэг намууд сүүлийн үед хамтарч ажиллаад байдаг болчихлоо шүү дээ. Одоо жишээлбэл тэр Америкт консерватив нөгөө юу лээ типус юу биш юу лээ сипак дээр чилэл хавар мэлээ ирж байгаа. Тэгээ AFT хүмүүс ирж байгаа. Тэгээ дээрээс нь Vox ирж байгаа. Тийм Европод одоо чилэл ямар патриот юу лээ Alliance of Patriots лээ. Alliance of Patriots гэдэг дандаа консерватив намуудын эвсэл байгуулагдсан. Энэ маягаар одоо энэ баруун жигүүрийн консерватив намууд чинь харьцангуй хоорондоо холбогдож Үнэт зүйлээрээ холбогдоод глобализм гэдэг юм уу тийм wokeism тийм энэ масс цагаачлал LGBT ажинтай энийг ингэж эсэргүүцэхгүй болохгүй юм байна гэдэг аль хэзээ ойлгоцсон л гэж би өөртөө ойлгоод байгаа байхгүй. Тэгж ийм болохоор харьцангуй одоо юу гэдэг Орбаныг ч гэдэг юм уу дэмжиж чинь гэж би харж байгаа. Тэгэд Мюнхний аюулгүй байдлын баг хурал гэдэг 2025 онд чинь яг Германд сонгуул болсны дараахан штэ. Зохион байгуулагдаж хахад хуржиж тухайн үед Германы одоо юу гэх юм парламентд юу хэрэгжижсэн гэх AFD намыг хориглох тухай юу хэрэгжижсэн байхгүй. Тэгэхэд үг хэлэх эрхчлөөч гэх юм уу экстремизмтэй тэмцэж нэтргээ одоо Германч юу хэцүү болоод байгаа штэ. Тэрний JD Vance жишээлбэл тэр Мюнхний баг хурлын эндэр дээрээс аюу их шөмжилжсэн шүү дээ. Ер нь дид ерөнхийлөгч болоод ер нь баг 7 хоног хурж ирээд тэнд оролцоод явсан шүү дээ. Баг нэг сар арайч 7 хоногийн сарын. Тэгээд тэндээс ингээ харахад бол Трамп ч гэдэг юм уу те Орбан ч гэдэг юм уу за цаашлаад милээ за тэгээ AFD ч гэдэг юм уу энэ барууны консерватив намууд бол ерөнхийдөө нэг Axis гэх юм уу те нэг иймэрхүү юм байгуулад энэ глобалист олон улсын байгууллагууд болон Америкийн демократ нам Европын холбоог бол сөрхөөр шийдсэн бол ойлгомжтой. Тэгээд энэ ч зүв багтлагч би өөртөө үзэж байна. Тийм. За би нөгөө нэг 3 дахь хүчнийхээ Унгарын 3 дахь хүчнийхээ нэрийг санацсан шүү. Санацсан ч уншаал явж байна л та. Энэ англиар бол манай эх орны хөдөлгөөн гэдэг нэртэй одоо Унгараар Ми Хазанк гэж байна. Би зөвлөж чадахгүй л байгаа л та. Дарга нь болохоор Ласло Троцкай гэдэг. Энэ нөхөр чинь өөрөө юу Йобик гэдэг намын дид ерөнхийлөгч байжгаад тэгээд нам нь зүүнжээд ер нь бол тэгээ өөрөө хаяж гарангуудаа шин нам байгуулад одоо тэрийг Унгарын 3 дахь хүчин болох аячиж байгаа хгүй хэдхэн жилийн дотор. Одоо хамгийн сүүлийн одоо парламентын 22 оны сонгуульд 6% аваад явна гэдэг чинь одоо маш том амжилт. Энд чинь бол тэр масс цагаачлалын асуудал дээр Орбанаасаа илүү хатуу байр суурьтай Европын холбооноос Унгарыг гаргана гэдэг. Тэгээд юу LGBT тэр хөдөлгөөн биш үү? Үзэл санааг бол шууд хориглохыг дэмждэг. Ер нь хамгийн хатуугаар хориглохыг дэмждэг. Ер нь л Орбаноос илүү баруун талтай хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр одоо Орбан ч бас ингэж дэмжигчтэй алдаад байх нь бас аргагүй юм шиг байгаа. Нөхөр чинь бол бас нэг яг төвийг цагчих гад дундыг баримтлах гад байгаа юм шиг тий. Нэг талаасаа нөгөө талаасаа нөгөө зүүнтүүд нь болохоор нөхрийг дараагийн Хитлерийн тэр гэж яриад байдаг тий. Тэгэхэд бодит байдал дээр нөхөр бол зөвхөн центр хайтлаа байхгүй. Баруун. Тэрээс нь Путиний тролл гэдэг шүү дээ. Ер нь бол Унгарын чинь нөхцөлөдийн дарахаар Унгарч одоо Дорнот Европтой төв Европч гэж ярьдаг. Оростой айгүй Европ Орос хоёрын дунд айгүй хэцүү барилттай байлаа шүү дээ бас. За миний ойлгосноор бол юу гэдэг одоо юу хин Европчууд жишээлбэл баруун Европын улсууд жишээлбэл эрчим хүч эдрийн бол олон янзын их усртэй байж чадах юм шиг байна. Унгар бол ерөөхдөө чадахгүй. Оросоос газ авахгүй бол Оросоос нефть авахгүй бол эрчим хүчнийхээ асуудыг шийдвэрлэхэд айгүй өртөгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр Орос бол Унгарын хувьд айгүй чухал ус. Дээрээс нь яг би зүгээр яг энэ чинь улаан цайн л одоо юу гэдэг Путиний тавьсан хүмүүс гэж ярих гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр арай юу юм. Гэтэ зүгээр яг яалтчгүй Путиний одоо энэ Оросын холбооны улсын хэрэгжүүлж байгаа юу их үндсэн одоо юу их бодлогоч нь бол wokeism ч гэдэг юм уу коммунизм биш шүү дээ. Хуучны одоо манайхны ойлгоод байдаг шиг зөвлөлт толгой тустай Оросын холбооны улсыг
гандуураад байдаг тий. Тэгээ энэ хоёр одоо төр чи хоёлоо өөр. Нэг нь одоо улаан засаг гэж хууч ярьдаг гэсэн тий. Путиний засгийг одоо юу гэн цагаан засаг гэх юм уу юу гэн ямар ч зүйл чи өөрсдөө Оросын империйн одоо өвийг одоо залгамжилсан. Тэгээд Оросын империйн геополитикч гэдэг юм тэр бодлогыг л олон жил цаашдаа ингээ хэрэгжүүлэх тийм зорилготой байна гэдэг нь бол одоо бүхэл одоо улс төр судалдаг олон улсын харилцаа гадардаг хүмүүс бол ер нь ойлгоцсон шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь Оросын хувьд бол одоо Оросын өмнө алдартай шашиндаа тулгуурсан консерватив маягийн тийм бодлого хэрэгжүүлнэ гэдэг байгаа. LGBT ч гэдэг юм уу өрнөдийн одоо либерализмыг бол хатуу сөрнө гэдэг байгаа. Энэгээрээ долгион таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо юу гэдэг их гүрэн баг гүрэн гэдгээсээ гадна бас үзэл санааны хувьд илүү одоо долгион таарад байгаа учраас Европын холбоог жишээлбэл Унгарын консервативууд бол сүрэх санаатай байгаа. Энд нь Оросыг дэмжлэг болж өгнө гэж найддаг. АФД ч гэсэн дэмжих шүү дээ. Тэгэхээр биш манай энэ Монголд байгаа слав украинуудын хилээд байгаа шиг Оросууд санхүүжүүлж байгуулсан нам манай моёчууд шиг хүмүүс энэ төрхтэй бол худлаа л та. Тийм. Энд дээр ч одоо Питер Magyar хэрвээ ялах юм бол эн чинь Европын холбооны хувьд хамгийн том сүүлийн 20-30 жилийн хугацаанд хамгийн том яралт энэ гэж бичээд нөө политик энэ төр дээр чинь Питер Magyar өөрийгөө хичнээн Европын холбооноос тусгаарлаа ч гэсэн ер нь бол Европын холбооны л ер нь бол паптл юм шиг л байгаа юм л та. Тэгэхээр одоо Орбан ялчаасаа л гэж бодох юм да. Хичнээн одоо Орбан бол миний 100% одоо дэмжлэгийг бол хэрвээ би Унгар хүн байсан бол авахгүй. Гэтэ тэгээд Европын холбоог харьцуулахад л хамаагүй дээр л сонголт л байна. Үгүй хамаагүй дээр гэж зүгээр сонголт бараг байхгүй. Орбан байгаагүйсэн бол над Унгарч аль хэзээний масс цагаачлаар дүүрээд аль хэзээний вөөг ч дууссан байна. Сүүлийн 16 жил Орбан байсан тул наа чим Улсынхаа одоо нэг суверенитеттэй бүрэн эрхт байдлаа хадгалж хамгаалаад Европын холбоо өөрийнхөө улс орныхын дотоод одоо асуудлуудыг дур мэдэн шийдхийг ерөөсөө цэжээрээ сүрж чадсан хүн шүү дээ. Тийм учраас Орбан бол Европын улсууд ялангуяа энэ зүүн Европод байгаа тий баруун Европоос харьцангуй эрүүл тэгээд энэ Европын айдентитийг хадгалж хамгаалж одоо христийн шашинд тулгуурсан цагаан арсны соёл Европ иргэншил гэдгээрээ Унгар байх ёстой гэж үздэг. Польш тий Унгар хоёр л байна. Тэгээ Польш Унгар хоёр нь одоо баруун Европ шиг болчих юм бол тэгэл Европ юм дэрчгтэй дуусна шүү дээ. Тий. За тэгээ одоо энэ хагас сайн бүтэнсэн өдөр Унгар амралтын өдрүүдээр Унгарт сонгуул болох юм билээ. Тэгээ энэ 16 жил одоо Орбны фетиш нам унах юм бол тэгээд Европын холбооны их мэдл төвлөрөөд илүү одоо гэдэг Европын холбоо илүү нэгдсэн байдлаар одоо Орос Украинад одоо Украины дайнд ч гэдэг юм уу жишээлбэл тусламж дэмжлэг үзүүлээд Орос Украины дай уулан сунжрах бах. Дээрс нь би яг сая ярьлаа шүү дээ. Одоо зүүн Европ ч гэсэн дөрвөсдийн хүүд бус цагаачны хурд нэрвдэх үе таалаг нэгдэг багтай хүмүүс нь хүүсээ мэдхгүй. Одоо албан сургалтын институтүүдээр нь вокизм, LGBT тий гендер идеологи зааж эхлэх бах. Тэгээд одоо юу болохыг одоо тэг бурхан л мэдэх бах та. Тийм одоо тэгээд бурханд найдаа та хэрвээ байдаг бол ихгүй. Би амар муухай эсэргүү юм ирсэн. За дараагийн мэдээ. Германд. За Германд маш том одоо үйл явдал болж өнгөрлөө. За 17-оос 45 насныхан хэрвээ Германаас одоо 3 сараас дээш хугацаагаар явах гэж байгаа бол заавал зөвшөөрөл авч явдаг болж байгаа. А шалтгаан нь энэ бол албадан зэрэг татлагтай ер нь л холбоотой. За энэ Орос Украины дайн гэж нэг дуустдаггүй дайн байна шүү дээ. Энэ дайн чинь бол ерөөсөө энэ Германы зүүнтнүүдийн хувьд бол ерөөсөө энэ төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх маш том тийм шалтгаан болж өгж байна. Одоо энэ ер нь бол юу яасан 2010 онд байна одоо энэ Германы чинь зэрэг албадан зэрэг татлагыг болиулсан байсан Меркель ч ер нь бол одоо Герман хинтэйгэж дайдахын гэдэг байдлаар тэгээ залуучууд нь ч ер нь бол эсэргүүцээд тэгэл Меркель байж таарсан байхгүй юу. А тэгсэн чинь одоо бол ерөөсөө тэр бодлого бол юу эргэж байна. Одоо энэ Мерцийн үед ингэж ярьж байна. Одоо залуучууд нь бол энийг бол эсэргүүцсэн. Энэ хууль чинь бол 2025 оны 12 дугаар сард ер нь бол батлагдсан. Маш их эсэргүүцэлтэд тулгарсан. Ялангуяа залуучууд чи 17-оос 45 гэж байгаа шүү дээ. Жагсаал болсон. Тийм жагсаал болсон. Тэгээ эсэргүүцэл би одоо хиний төлөө байлдах юм. Тэ? Одоо яасан гэж түр одоо намайг ингэж ийшээ тийшээ явахад би яхаараа зөвшөөрөл авдیں۔ Гэд. Одоо тэр нь ч үнэн л дээ. А нөгөө талаасаа Германы одоо энэ вөөг үзэл байна штэ.
woke үзэл одоо энэ трансгендер хуулийн тэрэг Германд ч нэг сонин сонин хуулиуд бол зөндөө явлаа шүү дээ. Одоо феминист хуулиуд ч зөндөө явсан тий. Тийм одоо нөө self identification law гэдэг. Одоо энэ чинь гэрлэн дохионы эвсэлгээд нэг 3 нам нийлж хагаад одоо ном Христтэй арчсан ном Кристин демократик ногоо ном Христтэй арчсан холбоо тэгээд социал демократ ном 3 гранд эвсэлгээд их эвсэл гэдгийг 2 удаа байгуулсан тэр үедээ ийм хууль баталсан. Хүн одоо ерөөсөө тухайн одоо дүүрэг хорон дээр очиод өөрийнхөө нэрийг өөрчлөөл тэгэл нэрийг хүүсийг өөрчлөөл ерөөсөө айгүй амархан хүүсээ өөрчилж болохоор болчих жоохгүй ямар ч тийм нэг дааврын имчилгээ мис заслал ороодох шаардлагагүйгээр Герман бол ингэж солиорж исэн. Тэгсэн одоо болохоор ирчүүд заавал одоо зөвхөн цэрэг татлаг хамрагдана гэдээ одоо эмэгтэйчүүд нь тэндээс үлдчихэж байгаа. Нэг талаараа одоо бас энэ хууль чинь нэг трансцууд ингээд өөрчилчих юм бол бас зөрчил үүснэ гэдэг байгаа байхгүй. Яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй гэдэг. Тэгээ энэ одоо 2035 он гэхэд энэ цэргийн одоо актив те яг аль бааж байгаа 180 мянган цэргийг 260 мянга болгож өсгөх зорилготой гэд. Тэгэхээр чи одоо нэг трансууд одоо энэ Германы транс хуулийг ашиглаад манай залуучууд маань цэргээс цухтаах тэнгүүт бас нэг барьцах эмэгтэйчүүдтэй барьцах тиймэрхүү юм болохоор харагдаад байгаа. Тэгэд ер нь бол хэлж байгаа. Консервативууд та нар одоо энэ зөндөө олон цагаач муслимуудыг арабуудыг ер нь бол одоо монголчуудын хэллэгээр энэ халтар гэж яриад байдаг юм байлээ шүү дээ тий. Эдрийг улсууд өөрийнхөө Герман улс руу оруулж ирж байна. Тэгсэн мөртлөө Герман яг залуучуудыг нь цэрэгт ажиллаад дайнд явуулна энэ төр гэдэг байгаа. Эн чинь одоо тэг шудраг ёсоо гэд. Тэг Герман улсууд хэн үлдэх юм бэ гэсэн иймэрхүү юм явж байгаа. Герман дотроо тэгээс нөгөө Европын консервативууд тэгж ирж байна. Нөгөө Наиб Букеле энэ хуулийг харчаад шоолсон, доромжилсан Твиттер дээр. Тий, Эл Салвадорын ерөнхийлөгч одоо улсаа гэмт хэрэгтнүүдээс салгаж байгаа тий. Ер нь бол гэмт хэрэгтнүүд маш хатуу тэмцэж одоо өрөндийн зүүнтнүүдийн шүүмжлэлийг хүлээж байгаа тэр ерөнхийлөгч. Одоо Европод өөрсдөө ардчилтаа л гэж яриад байдаг. Биднийг шүүмжлээд байдаг. Тэгсэн чи одоо энэ хууль чи юу болж байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь иймэрхүү нэг шүүмжүүд явж байна. За. Яг ер нь Европ цэрэг зэвсгэлэн ч гэж бодлоо. Зүгээр эндээс би ингээ харангуй чинь 180 мянган хүнийг 260 мянга болгоно гэдэг чинь 2035 он. Гэхэд 260 мянган цэрэг одоо юу гэдэг байнгын труптэй боллоо гэд ч Европын одоо юу гэдэг байлдах чадвартай болно гэж би өөдөө ойлгохгүй. Тэгээд гол нь цагаан арьснууд цэрэг татагдаад байдаг. Одоо нөө Турк ч юм уу те туркууд бол нөө диаспора нь ихтэй штэ ер нь бол Германд бол маш өндөр. Тэгээд арабууд, харууд, африкууд эдгээр яг цэрэг татлагдал нь хамрагдаж харагдаач. Би энийг нэг яг шууд Оросдоо тулах гадаа байлдах гадаа тэрэндээ бэлдчихнэ гэж бол би харахгүй байна. Энэ зүгээр яг цэргийн зардлаа нэмэгдүүлж байгаа штэ. Төрийн зарцуулалтыг нэмэгдүүлж байгаа. Энэ бол ингээд нэг их мэдлээ нэмэгдүүлэх шалтгааны хажуугаар ерөнхийдөө бас одоо нэг ажил хийж байгаа юм шиг царай гаргаж байгаа. Гэхдээ ер нь бол одоо юу гэдэг эдгэр чинь ингээд нэг байг Оросоор айлгадаг болсон. Тэгээ Оросоор айлгадаг болсон юм чинь тэрэндээ нэг бэлтгэлтэй байгаа юм шиг царай гаргах гэж юм гэж би удаарч байна. Тэгээ яг энэ зүгээр ингээд нэг хүмүүсийг хамгийн нэг Европ ер нь нэг тийм юу болчихлоо шүү дээ. Саяхан 10 жилийн өмнө цэргийн алба гэдэг чинь хүний ихэнд харш марш гэл ингээд амар сүртэй юм яриад тэгэл цэргийн албаагүй гэл манай Монголд хүртэл одоо цэргийн албыг үгүй юм ий алдан цэрэг биш мэрэгжлийн аримтай бол юм болыг гэл яриад ингээд яриад нэг 10 жил болохгүйгээр бодгон тэр чигт ингээд өөрчлөгдчихдөг. Тэг Европод ямар нэг тогтсон зарчим гэж юм байхгүй болсон. Тэг одоо яагаад энэ чинь нэг тийм сүртэй хүний их мэрхийн асуудал гэж гаргаж юусоо ярихгүй байгаа. Тэгэд нэг Орос гэл ингээд юусоо айлгаж идэг. Тэгэл Оросын эсрэг байлдаг гэл анонимитиг устгахыг нэг хүний ирэх Европын үнэт зүйлс энэ гэдэг юмнууд одоо мартцсан байгаа юм шүү дээ. Тэрнийг юусоо яриха болцсон тий. Одоо нэг Оросыг болохоор нэг болохоор эдгээр юусоо цэрэг зэвсэггүй, цэрэг нь өгч байгаа, зэвсэг нь дуусж байгаа. Одоо хүрз мүрзээр байлдаж байгаа тий. Хачаа юм нэг талаасаа яриад байдаг. Нөгөө талаасаа Орос юусоо маргааш л Германыг эзлэх гэж байгаа юм шиг. Тий одоо
юу гэх Шройдингерийн Орос улс гэдэг шиг л. Нөгөө Зеленский хичээлүүд хэрвээ Украин ураад он ч юм уу Европ маргааш шууд нөгөө Орос шууд Европ руу халдна гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ яг бодит байдал дээр харахад Оросын холбооны улс чинь Украины одоо юу гэх юм фронт дээр бүрэн Украиныг болгож чадахгүй 5 жил байлдаж шít одоо 4 жил хэдэн сар ч юм уу те Европ руу наад хэд чинь дайрж орно гэдэг тийм бодол байхгүй шүү дээ. Энэ чинь unrealistic гэдэг аль хэзээний Путин өөрөө хэлсэн шүү дээ. НАТО-то байлдна гэдэг чинь чиний над оюун санаанд нэг тийм НАТО-то та байлдах гэдэг нэг гэсэн асуултанд чи одоо яг delusional байна уу гэж асуусан шүү дээ. Тэр цөмийн бөмбөгтэй улсууд хоорондоо байлдахгүй хизээж байлддаггүй жижиг улсуудыг прокси болгож хооронд нь байлддаг шүү дээ. Тийм. За яг энэ мэдээтэй холбогдоод одоо энэ Орос Украины дайнд юусоо энэ дайн дуусгах хүсэлтэй байгаа Герман ганцхан нам байгаа. Тэр нь АФТ. За яг ганц гэж хэлж болохгүй мэн зүүнний нам байгаа штэ. Дилинкээс тасарч гарсан. Сара хинч гэлээ тэрний нам байгаа. Марксист нам. Тийм марксист, коммунист нам шүү дээ. Коммунист нам байгаа. Яг хуу баруун талдаа бол ганц нам нь улс төрийн спектрум дээр бол барууны үзэлтэй ганц нам нь АФТ нам байгаа. Тэр намын талаар дээр ороод явчих. Ер нь бол энэ цэрэг зэвсэгтэй ч үнэл холбоотой цэрэг харимтай. За энэ нам бол хоёр даргатай. Нэг дарга Тино Крупаланд сая юу агсанд уулзалт хийлээ. Дэмжигчтэйгээ. Ингэхдээ болохоор Америкийн зэвсэгт хүчнийг цэргүүдийг Герман улсаас гаргая гэсэн тийм мэдээлэл. Энэ бол маш чухал ач холбогдолтой. Ер нь бол тэгж амны зоргоороо хилчдэггүй тийм мэдээлэл хийсэн. Энэ нь маш олон хүний дэмжлэгийг ер нь хүлээж байна. За би тэр нөгөө нэг юу энэ Крупалагийн хэлсэн үгийг нь та бүхэнд хэлчихэд бол ер нь бол одоо юу яах цаг болсон. Германаас Америкийн цэргийг одоо гаргах цаг бол болсон. Одоо юу 40 мянган Америкийн цэрэг байдаг юм ба шүү дээ. Германд. Тэгээд зөвхөн цэрэг биш тэр нэг цөмийн зэвсэг энтрээ хүртэл байршуулдаг юм байна. Бүр headquarter энтертэй. Төв мөв тэрийг нь бүгдийг нь гаргая гэж байна. Энэ нь болохоор одоо энэ Трампын юу шүү дээ. Трампын бодлоготой зөрчигдөөд эхэллээ. Трамп болохоор нэг болохоор Америкийг ингээ НАТО-гоос гаргана энэ төргээд байгаа боловч нөгөө талаас та нар тэр юу цэгийн зардлаа нэмэгдүүл 5% төгрөг цэргийн тоог нэмэгдүүл энэ төргээд байгаа. Энэ нь ерөөсөө энэ Крупалагийн мэдээлэлтэй бол ерөөсөө шал эсрэг болцоод байна. Тэгэд Крупала бол юу яасан? Герман улсыг энэ Америкийн зүгээр нэг мөн бааз маркаар ашиглуулахыг юусоо хүсэхгүй байгаагаа хэлж байна. Энэ дээр одоо Испани бол зүүнний үзэлтэй засагдж байгаа шүү дээ Педро Санчес гэдэг. Тэр чинь бол юу яасан? Америкийг өөрийнхөө газар нутгаар байршуулахыг зэрэг зэвсэг ингээд юусоо нэм тусалцаа үзүүлэхгүйгээд шийдтсэн байгаа. Энтэй Крупала санал нийлж байгаа гэдгийг хэлж байна. Ер нь бол НАТО гэдэг чинь ганц Америк биш шүү. Яахаараа зөвхөн Америкийн заасан заавраар явах ёстой юм тий. Ганцлагаатай байх ёстой юм гэдэг. Ер нь бол энэ НАТО ч олон улсын байгууллага шүү гэдэг тэрийг бол хэлж байна. Тэгээ энтэй ч холбоотой энэ АФТ намын юу яалаа. Рейтинг нь л өслөө. Өмнө ч тохиолдож байсан л да одоо CDU намтай нэг рейтингтэй бол одоо 26% гэж ах шиг байна. Гэжсэн дахиж нэг ганц 2% унтсан байсан. Тэр нь буцаад яг CDU-тэй адилхан рейтинг дээр аваач чинь. Одоо дараагийнх нь болохоор хамгийн доор байгаа социал демократууд 14%, тэрний дараа ногоо нам 12% гэдэг. Иймэрхүү. Тэгээ нөгөө нэг Free Democrats гэх тий чөлөөд арчилсан нам гэж сая тийм засагт байсан нам чинь бол 3% ч хүрэхгүй. Иймэрхүү байдалтай. Тий. Тэр яг нөгөө CDU ч бас 26% байгаа юм шүү дээ. AFD ч бас 26% байгаа юм тий. Тэр хоёулаа яг ижлэгэн дэмжлэгийн тэнцсэн байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ Крупалагийн бас нэг зөв мэдээлэл нь энэ өмнөх AFD-гийн Орос Украины дайнтай ч яг адилхан тийм л мэдээлэл واخхой. Герман улсыг гадны ямар нэгэн дайнд хутгахгүй, оролцоолохгүй гэдэг. Энэ бол яг сонгодог либертар гадаад бодлогын тийм одоо байр суурийг илэрхийлж байгаа нь бол Крупалад бол дэмжлэхийг бол одоо авчирж байна германчууд. Тиймэрхүү байна.
За дараагийн мэдгийг та ярих уу би ярих уу одоо. Би ярьсараа л одоо зүгээр ярихгүй байсаар хагаад одоо би ярьсаар хагаад миний хоолойч хэлээ. намайг их яриад байгаа хүмүүс уурлаад л шүү. Ямар ч хэцүү юм битээ. За юу яасан дараагийн мэдээ Германтай холбоотой юм битээ. Сирийн дөрвөгчтэй холбоотой. Энд чи одоо 900 мянган сирчүүд Германд байдгийн байна. 2015 оны тэр нөгөө дөрвөгчдийн хямралаар орж ирсэн. Меркель гэж нэг гайтай авгаа оруулж ирлээ шүү дээ. Тэ? Тэр авгаа оруулж ирсэн. Тэгсэн сая Мерц мэдээлэлтэй Германы канцлер болон CDU намын дарга. Тэгвэл одоо энэ Сирийн нөгөө ISIS-ийн удирдагч хэмээх Жоланы биш хуучин нэрээрээ. Одоо би тий. Одоо хуучин нэрээр нь явчих. Тэр яг террорист нэрээр нь л явчих сая. Тэр хүн чинь бол одоо яг үнэндээ костюм пижак өмсөд яваад байгаа. Одоо Мерцтэй ч уулзлаа, Кир Стармартай ч уулзлаа. Тэ ингэж яваад байгаа боловч уулзсан тий. Зеленскийтэй бүр ингээд энэ хоёр ч юм холбоо тогтоохоор болсон шүү. Хамсаатай холбоотон болохоор болсон байгаа шүү эдгээр чинь. Ийм боловч ер нь бол цаад террорист гэдэг нь бол одоо хуулахгүй шүү дээ. Тэ? Тэгээ Жоланытай уулзаад Мерцийг мэдэгдэл хийсэн. Тохирсон гэж байгаа. Мерц судлаад ирсэн байгаа байхгүй юу? Яг үнэндээ бол юу яасан сирчүүд одоо энэ Германд байгаа 900 мянган 80% нь сирчүүд буцаж эх оронд нь авчирхаар болсон гэд Мерц тийм мэдэгдэл хийчихгүй юу? Айгуу тийм өөртөө ихтгэлтэй. Тэгсэн чинь тэрийг нь энэ юу Сирийн сайд гадаад иргэн сайд нь ч үлээ шууд ницаалаа. Үгүй ээ, тийм юм юусоо яригдаагүй, тийм юм юусоо болоогүй. Бид нар тэр Германд байгаа сирчүүдээ бол буцааж авчрахгүй. Наад Германд байгаа сирчүүд чинь манай одоо үндэсний тий стратегийн ассет гэж байгаа байхгүй. Ассет гэдэг чинь одоо тийм хэрэгтэй зүйл, үнд зүйл, өмч хөрөнгө гэдэг утгаар илэрхийлэгдэх зүйл тий. Тэгж хэлж байгаа. Хүмүүсийг жагаас гэж. Тий. Тэгээ ер нь бол албадан тэр депортац тий нутаг буцаах ямар ч оролдлогыг бид нар шууд сүрж эсэргүүцнэ. Бүр одоо бусад одоо хамтрагчтайгаа партнерууд гэж байгаа. Бусад тэр хамтрагчтайгаа цуг одоо юу гэх энийг чи эсэргүүцээд ер нь бол одоо саботаж л хийнэ гэж байгаа байхгүй. Хорлон сүтгэлт. Ямар ч тэр буцаж сирлүүгээ аваачихгүй гэдэг бол хилчлээ. Бид нар тийм одоо тийм дид бүтцийн тэр юунж буцаж авчираад байх ч тийм байхгүй. Тэр ирлээ баг 1 сая хүн шүү дээ. Тийм байхгүй гэдгээ мэдэгдчихлээ. Тэгээд одоо Мерц худлаа ирсэн байна. Ерөөсөө тэр хэн бол Жоланы бол тийм мэдэгдэл хийгээгүй байна. Тэгээд тиймэрхүү юм боллоо Германд. Ер нь бол ойлгомжтой Европт байгаа одоо энэ исламын шашинтай тий улсуудаас ирсэн арабууд ч юм уу. Эдгээр чинь бол ер нь бол Европыг одоо тийм ассимиляцд ороод Европын айдентитетээ болоод Европ хүн болно. Европын нийгмийн нэг хэсэг татварлуулагч болно энэ гэж худлаа. Ер нь бид нар ч ингээ олоодаа өсөж үржил байж идэг л тий. Өөрсдийнх нь бодлоор бол бидний өдөр олох болохоор та бүхэн ширээтийн хуулаа сахиулах болно гэдээ ярьдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр ойрхон дорнод тий бүс нутагт нь бол энэ Европын НАТО ч гэдэг юм уу, Америк нэгдсэн улс ч гэдэг юм уу, энэ өрнөдийн зүүнний үзэлтэй эсвэл неокон тий энэ том засгийн газрууд ингээ интервенцийг байдлаар энэ бүс нутгийн одоо юу гэх юм их тайван доктортой байдлыг сүүлийн 30 жил за ер нь сүүлийн 40 50 жил бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш баг алдагдуусаар ирсэн шүү дээ. Тэгээ эдгээр чинь бол хідэн үе дамсан шахуу өс хонцонтой болчихсон. Тий. Тэгээ өнөөдөр ярьжлаа. Та яагаад ингээд манай нутагт ингээд лалын шатнаад дэлгэрүүлэхгээ яваад байна вэ гэсэн чинь нутагтаа яагаад байж байгаа юм гэсэн чинь тэнд чинь дандаа лалууд байгаа юм чинь би лалуудад лал дэлгэрүүлнэ гэж үү энд ирнэ гэсэн. Тэгвэл би танаа нутагт очиод христийн шашныг дэлгэрүүлэх үү гэж бид нар либералууд биш тэрнийг бид нар зөвшөөрөхгүй гэж байгаа. Яг тэрнтэй адилхан одоо ингээл хизээ олох болгоо хүлэн зөвшөөрч Сирийн ерөнхийлөгч тэр одоо энэ Жоланы биш үү? Аль-Шара гэдэг тэр террорист бол цаана террорист фундаменталист сүний хэвээрэл байгаа ш та дотроо бол гон жимслэгүүд өөрчлөгдөхгүй тийм үст. Тэгэхээр энэ хүмүүс бол ингээд одоо ингээд нэг өрнөдийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа юм шиг ингээд харагдаад байгаа болчихсон. Дотроо европчуудыг сүрээсээ өөрсдөө одоо амиа орсон бодлого хэрэгжүүлж яхад нь баярлжлээд байгаа. Тэгэхээр энэ хүн бол үннээ л хэлсэн байна. 900 мянган дээр Сир гэдэг бол исламуудын хувьд бол одоо Германыг сүрүүлэх хүнтэй хэрэгслэн гэж л ярьж байгаа шүү дээ. Өөр юу ин ашиглах юм тийм биз. Яг хөө тэндээс одоо мөнгө төгрөг бол Сирлүү явуулдаг байж болох юм. Өөрөөр одоо нэг солонгосууд Монголд
Солонгост очиж ажиллаж байгаа монголчууд Монгол руу валют явуулдаг гэдэг шиг нэг тийм юм байж болохын үгүй бол зүгээр л тийм терроризм гэх нь Европын нийгмийн дотроос нь үгүй юм гэсэн тийм санаатай. Шүү дээ. Одоо германууд хүүхэд төрүүлдэг, татвар төлдөг. Энэ дөрөөд ирчин нөхдүүд чинь болохоор хүүхдийг бол сайхан үйлдвэрлэж байгаа. Эмэгтэйчүүд нь бол хүүхдийн машин тий. Ер нь бол уусаа тэгж л ярьдаг шүү дээ. Инээгээд ахын байхгүй. Тэгээд татвар төлөгчдийн мөнгнөөс хороодог тий. Юусе тийм л байгаа. Тэгээд систем бол хэний төлөө ажиллаж ийн гэхээр яг энэ сайхан дөрвөгч ислам цагаачийн төлөө ажиллаж байгаа. Германчуудын эсрэг байгаа гэдгийг юу сая энэ хоёр мэдээлэл юу илэрхийлчихэж байгаа бах тий. За. Одоо тэгээд цаашаага ерөнхийдөө Мянмар энэ төр Азийн мэдээ болоо явж штэ. Чи одоо нэг манай Монголд нэг Мянмарын нэг Аун Сан Сучи гэлөө. Хурж ирэл нэг марчл яриад тэр чинь нэг арчлалын тухайн үеийн амир одоо юу гэдэг лидер гэлтэй нүүр царай гэл одоо тэгээд тэрний уус оронч нь тэг удахгүй тэр хүнийг нутагтаа уцсны дараагаас төрийн ирэлтэн тэр гараад бүр эмх замраагүй хаус руу орсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд тэрний одоо тэр хаус байдал руу орсон төрийн ирэлт хийсэн одоо нөхөрч одоо ерөнхийлөгч нь болчихж байгаа юм тий. Тий. Ингэсэн. За тэр Ансан Сучи гээд Монголд жирж исэн тэр эмэгтэй шүү дээ. Тий. Их бидэрт их мундаг лекц айлдаад байсан нөхөр өөрөө тэр Мьянмарт очиод бол төрийн иргэл дээр хосуулсан. Тэгээд 20 30 жилийн ял аваад тэгээ одоо яг сууж байгаа. Одоо political prisoner гэх юм те улс төрийн хоригдол бол ер нь бол энэ Ансан Сучи бол өөрөө юу юм бэ лээ. Ер нь бол тэр нэг тусгаар тогтнолын хөдөлгөөн. Одоо Мьянмарчин их Британаас л тусгаар тогтнож байгаа шүү дээ. Энэ тусгаар тогтнолын хөдөлгөөний эцэг гэж явдаг хүний охин тийм охин. Тэгээд нөхөр яагаад ерөнхийлөгч болж чадаагүй вэ гэхээр гадаад нөхөртэй хүүхдүүд нэрлийз үндсэн хуулиараа тийм ямарч болцоогүй. Тэгээ 20 оны сонгуульд нөхөр ялаад ерөнхий сайдаа авна гэд байж исэн чинь юу яасан. Төрийн иргэл тэгээд генерал нь одоо нэр нь Ан Hlайн л гээд ярьчих. Ер нь тэр Аун Сан Сучи ч бас Европ чөлөө өрнөд боловсрол эзэмсэн либерал шүү дээ. Тийм эхлээд Дээлигийн их сургуульд сурч төгссөн гэдэг баг. Одоо миний санаж байгаа. Тэгээд дараа нь Оксфордд төгссөн ч гэдэг үлээ. Тийм. Ерөөсөө яг л нөгөө либерал ардчил ярьсан өрөндөө нэг папет маркийн нөхөр байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь бас их хөгийн хоёр нүртэй одоо Мьянмар ч юм бол буддист улс гэж явдаг юм шиг байгаа. Тэгээд нөгөө муслимуудаа хядж яхад нь тэр нөхөр тийм геноцид хийж яхад нь нүдэн ханаад өнгөрсөн тэр нөгөө нүүб бинтерт ерөөсө таалагдаагүй их тийм юу чүмжил хүртэжсэн байхгүй юу. Тэгээд нэр хүнд нь байхгүй болцсон. Тэр нэр хүнд нь байхгүй болцсон дээр дөрөөлөд одоо энэ нөгөө генерал диктатор цэргийн диктатор маягаар засаглаж исэн нөхөрчин төрийн иргэлтийгээд 2021 оны 2 дугаар сард тэгжгаад сая хэдхэн хоногийн өмнө юу ялаа. Одоо ардчил чилдэж гин гээд сонгуул хийгээд ерөнхийлөгч боллоо. Гэтэ энэ сонгуул нь бол нөгөө нэг жинхэнэ фарс гэдэг шиг тий инээдтэй сонгуул болж өнгөрөөд тэгээд ер нь бол ерөнхийлөгч болж чинь зэвсэг хүчний командлагч байсан. Хунтын засаглал гэж ярьдаг. Тэгж жагаад ерөнхийлөгч болоод тэгээд одоо шүүмжлэгчд нь бол хэлж байгаа. Энэ парламент чинь бол жинхэнэ парламент биш ээ. За энэ парламентийн бол 25%, 4/1-ийг нь бол цэргийнхэн заавал бүрдүүлнэ. Тийм квоттой юм байна. Үлдсэн тэр 75%, 80%-ийг нь вэ штэ тий. Одоо энэ юу өөрсдийнх нь USDP гээд нам, цэргийнхний нам төлөөлнө гээд эн чинь бол ерөөсөө 90-с дээш юм л ойлгомжтой. Энэ хүний өөрийнх нь нам болоод тэгээд дээрээс нь заяа бүр Батарант нь хийнэ гэдэг шиг одоо бараг хойд солонгос шахуу заяа. Батарант нь хийнэ гэдэг шиг англиар бол энэ consultative council гэдэг. Энд чинь монголоор нэг зөвлөлдөх зөвлөл гэх юм уу? Бүх эрх мэдэл ерөөсө paramount authority гэж байгаа. Бүх дээд эрх мэдэл ерөөсө энэ зөвлөлд хамаарна гэж байгаа. Цэргийн болон иргэний гэдэг. Би одоо Мьянмарын хуучин бирм гэдэг хэснэл мэдхээс өөр юм бол мэдэхгүй юм байна. За ер нь бол цэргийн хунтууд бол айгүй доктортой байж чаддуу дарангуул. Ягаад гэвэл цэргийн засаглал учраас ямар нэгэн тийм масс тэмдэг улс төрийн нам энэ байдаг учраас амархан унцдаг гэдэг нь бол түгээр нотлогдсон тий. Тэг миний харгаас тэгэд сая сонссон чинь цэргийнхний нам гэж нэг юм л шүү дээ. Цэргийнхний нам гэж үүдэн чи надад жоо тайлбарлаад судалсан уу? Би бол тэрийг бол яг үнэндээ сайн судлаагүй. Тэгээд цэргийнхний нам гэхээр одоо цэргийнхэн өөрсдөө
Одоо би сая хэлсэн шүү дээ. Хойд солонгос шиг засаглах юм болов гэсэн тийм л одоо ойлголттой байна. Энэ сая хэллээ. Энэ Мьянмарчаа өөрөө арчил хэцүүгээд энэ Ан Сан Суу Чи өөрөө баг 20-од жил гэрийн хорионд амьдэрсэн хүн байхгүй юу? Ерөөсөө энэ цэргийнхэн засаглаад ээжсэн. Тэгээд эн чинь нэг арчилсан хувьсгал энэ төр гэж болоод Ан Сан Суу Чигийн нам 80-аас дээш хувийг эзлээд тэгээ ер нь цэргийнхнийг бол маш их өөр хамгаалж исэн. Цэргийнхний дэмжлэгтэй ер нь бол гарч исэн юм шиг байна лээ. Ингээд уншсан чинь. Тэгээд одоо цаг нь болсон гэж үзсэн юм уу? Заавал энэ Ан Сан Суу Читэй цуг байгаад байх шаардлагагүй гэж үзсэн юм уу? Тэгээ цэргийнхэн өөрсдөө ингээд засаглаад явж байгаа. Тэгээ хуурамч нэг сонгуул хийсэн болоод Тэгээ ер нь либерал арчлагчдын паб. Нэр хоёулаа өнгөрсөн нэвтрүүлгээр нэг Непал ирсэн шүү дээ. Непалын нэг хипхопчин сонгуульд өмнөхүү ял байгууллаа гэдэг тэр чин барууны дэмжлэгтэй юм л шүү. Тийм байна. Тэгээ нэг Орос хятадын нөлөө сөрөхөд барууны тэрний чи ихнэр нь бүр USAID дээр ажилтан байсан. Тэгээд барууны дэмжлэгээр одоо барууны их ашиг төлөөсөн нам тэнд хүч авчиж байгаа. Орос хятад хоёрын нөлөөнөөс ангидын нам сонгуульд ялцсан юм билээ шүү. За ойлголоо. Энэ дээр англиар бол National Unity Government гэж байгаа. Үндэсний эв нэгдлийн засгийн газар гэдэг энэ нөгөө нэг унтсан засгийн газрыг хэлж байгаа байхгүй. Тэр нь одоо энэ Тайландд оргондог. Энэ чинь монголоор одоо дөрвөгчдийн засгийн газар гэж нэрлэдэг тий. Энэ нь бол энэ сонгуулийг энэ парламентыг бол ерөөсөө хууль бус гэж үзээд эсэргүүцсэн. Legitimate гэдэг ерөөсөө. Тэгээд ер нь бол цаашдаа бид нар ингээд юугаа засгийнхаа төлөө энэ Мьянмарыг бол буцаж засгийн эрхэнд гарахын төлөө ер нь бүгдийг хийн гэж хэлж байгаа. Тэгээд гэлээч гэсэн одоо энэ цэргийн эрхтэн дарахтан ерөнхийлөгч болооч гэсэн ер нь улсынхаа бүх хэсгийг бол эзэлж чадаагүй удирдах чадахгүй л байгаа юм байна лээ. Гэт уншсан. Яагаад гэвэл эн чинь одоо хүртэл иргэний дантай 2021 оноос хойш. Тэгээд цэргийнх нь маш хатуу харгас ханддаг гэж байна. Тэр сөрөг хүчний дарахын тулд. Тэгээд ямар сандаа тэр муслимуудыг бол геноцид хийж байгаа нөхдүүд өөрсдөө эрх мэдлийг хадгалахын тулд тэр Мьянмар өөрсдөө үндэстнийг бол дарах нь бол юусэн асуудал байхгүй шүү дээ, тий. Нэг иймэрхүү юм болж байна. Зүүн өмнөд Азийн цэргийн хунтуудын ард ерөөсөө хятадын хүнээс намлаад шүү дээ. Тийм үү. Тэгэхээр хаасайг бол энэ өрнөдийн либерал арчлагчдын нөлөө ер нь хэцүү болж байгаа шүү байна. Тэгээ Мьянмард бол нөгөө ардчил гээд нөгөө төр хэсгс арчил марчил гээд нөгөө Аун Сан Суу Чи өөрөө ирсэн. Тэр нь байхгүй болсон. Тэгээ хятадуудын нөлөө орж иж байгаа. Ер нь зүүн өмнөд Аз руу бол хятад асар түрэмгий байгаа тэрнийг мэдж байгаа л бах. Зүүн хятадын тэнгис өмнөд хятадын тэнгис гэдэг хиймэл ард байгуулаад Филиппин, Малайз эдгээр хүртэл дээрлэж идэг болсон. Зүүн Азиасаа бол одоо юу гэдэг хятад бол хамгийн түрэмгий бодлого зүүн өмнөд Азад хэрэгжүүлдэг. Тэнд бас Америкийн нөлөө хүчтэй байсан. Тэгээ номхон далаадах Америк хятад одоо номхон далайн бүс нутгийн уусууддах Америк хятад хоёрын нөлөө бол одоо аюу хурцдаж байгаа. Тэгээ одоо тэмцэл бол тий. За дараагийн нэг Азтай холбоотой мэдээ. Энэ дугаарт бол нэг Азтай холбоотой мэдээ 2 3 байна. Юу яасан? Сая энтгэгт нэг хэрэг болоод тэгээ шүүх хурлан болоод 9 цагтаад цаазын ял онохоор олжээ. Ер нь бол 10 цагтаа цаазын ял онох байсан. Нэг нь аль хэдийн ковидоор хүчсэн юм байна. Тэгээ хэрэг нь юу болсон бэ гэхээр нэг гар утасны дэлгүүр ажилладаг. Аав хүү хоёрыг нэг нь 58 настай, нөгөөх нь 38 настай. Аав хүү хоёрыг 10 цагтаа нийлж хагаад зодсоор байгаад алдсан байна. Тэгээ видео бичлэг үзсэн чинь зүгээр нэг юу биш, accident те тохиолдол биш. Нэг эцэг дараад өгцөн биш. Ерөөсөө алъя гэж алсан юм байна. Тэгээд энэ 9 цагтаа бол ерөөсөө цаазын ял авч байна. Яг ковидын үеэр цагдаа нар өөрсдөө юу гэж хамгаалсан бэ гэхээр энэ ч нөө ковидын онцгой байдлыг зөрчсөн. Тэр нөгөө юу дүрм журм локдауны хөл өрөөний дүрм журмыг зөрчсөн. Тэгээд одоо тэр нь явсаар аваад иймэрхүү буруу зүйл рүү хөтлчлөө гэд тэ. Тэгсэн чинь гүйлэн байлээ л дээ. Хүүхэд нь аавыгаа өмөрөөд цагдаагийн газарт эн чинь буруу шүү дээ. Яагаад та нар ингээ манай аавтай муухай харьцаад байгаа юм бэ гэд өмөрцөн чинь яасан том толгойтой та нар тэ яасан овоо нөхдүүд вэ гэж жагаад хоёулангийн зодоод алдсан. Ер нь энтгэгчин бол тэр нэг цагдаа магдаа бол тэр хүн амтантай муухай ёс бус харьцах тэ зодч нүдэх бол ноорон болцсон байдаг газар юм байна. Тэгээ тэр нь хитрээд аав хүү хоёрыг халаад тэгээ нөхдүүд
ёсүүлээ цаазын ял авч чинь давж заалдах хэрэгтэй гэж чинь. Энэ гэхдээ дарагдаад өнгөрчих боломжтой байсан гинэ. Гэхдээ энэ яагаад дарагдаагүй гэхээр чи гудамжинд жагсаал цуглаан болоод сөрөг хүчнийхэн бүр ингээд оролцоод энэ асуудлыг ингээд та нар юу олон нийтийн хараанд өртүүлээч те. Ингээд босгож ирэх хэрэгтэй гэж яагаад одоо энэ opposition leader гэж Рахул Ганди гэдэг. Тэгээ энэ нутгийн бүр крикетийн бүр том од Шихар Даван гэдэг энэ нөхдүүд яг өрөөлж манлайлж оролцож байгаад энэ хэргийг шийдүүлсэн байна. Энэ нутг чинь крикет бол үндэстнийх нь спорт. Номер 1 үзэгчтэй тэр хүлбэн бүг сагсан бүг байхгүй шүү дээ. Тэр крикетийн од нь хүртэл ингэж явсан гэхээр тэр аргагүй юм байна л та. Улс төрийн дэмжлэгтэй юм биш. Тэгээ улс төрийн дэмжлэггүй байсан бол цагдаа нар хайртаас мартчихлаасан юм шүү. Тэгээ энэ нутгийг чинь миний ойлгож байгаагаар хүчингийн гэмт хэрэгээр бас дэлхийд толгой цогтөг. Хүчингийн гэмт хэрэг хийсэн хүмүүс хариуцлага хүлээдүүгээр аюу алдартай газар шүү дээ. Тийм. Тэглээ энэ нутгийгт нэг олиггүй иймэрхүү мэдээ. Гэхдээ одоо цаазаар аваад тэгээ дуусж байгаа нь бас яамаа та тий. Тэгвэл ийм хүмүүс одоо цагдаа байх амьд явж ирнэ л ирэхгүй шүү дээ тийм үстэй. За дараагийн мэдээ. Дараагийн Азтай холбоотой мэдээ. Санае Такаичи Японтой холбоотой. За бид нар бол ярьжсэн. Энэ Такаичи Санае бол ерөөсөө эдийн засгийн хувьд бол чөлөө зах зээлийн үзэлт ерөөсөө биш, барууны үзэлтэн биш. Энэ бол зүүнтэн Кейнсист гэдэг. Тэгсэн яг тэр ёсоор болоод сая Германы гэж байна. Японы түүхэнд хамгийн өндөр төсвийг дээд танхимаараа батлууллаа. Тэр нь 122.3 триллион ихнайт йен гэж байгаа. А евроор шилжүүлэх юм бол 664 тэрбум евро гэдэг. Тэгээ энэ өөрийнх нь тэр явуулж байгаа expansionary гэж одоо тэлэлтийн мөнгөний тэлэлтийн бодлого гэдэг. Сангийн бодлого гэдэг ерөөсөө яг тийм л бодлого руу явж очиж байна. Маш буруу л та. Энд чинь одоо Япон одоо энэ Иран, Израилийн дайнтай холбоотой эрчим хүчний асуудалтай тий. Шатгууны асуудалтай байгаа. Дээрээс нь мөнгө хөвлөөд тэгээ эн чинь инфляцрал одоо хөтлөн ерөөсөө олиггүй мэдээ байна. А энэ дээр бас Санае Такаичи нэг муулч зэ. Муулаад даах чинь байхгүй. Одоо шүүмжилж яа. Яа хэцүү юм бэ те. Мал муул. Гэтэ мал байсан бол муулчмаар л шүү. Нэг л нэг энэ сонин гоут ямаашиг царайтай авгааг бол гэхгүй. За юу яасан? Одоо Сансеито гэдэг Японы одоо баруун жигүүрийн үзэлтэй консерватив те эдийн засгийн энэ хэнийг Санае Такаичитэй харьцуулахад хамаагүй чөлөө зах зээлийн намынхан бол энийг бол бүр засаг аваад шүүмжлээд ихэлсэн. Сүүлийн сонгуулиас хойшоо. Яагаад Герман одоо Япончуудын тэр одоо хоёрын мэдээллийг палантирт өгөх гээд байгаа юм бэ? Америкуудад, Израилуудад өгөх гээд байгаа юм бэ? Яагаад энэ нөө цагаачдын асуудалд хатуу хандна хичээд энэ хууль ёсны цагаачлалыг нэмэгдүүлээд одоо энэ Японд ч бүр тэгж чинь юу 10 жилийн сургуульд гадны цагаачдын хүүхдүүдийг үнэгүй сургана энэ төр гэдэг. Тэр мэр хүртэл ингээд асуудал тэгдэж байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ эмэгтэй засаг бол ерөөсөө консерватив тийм одоо хуучны барууны засаг бол бишээ. Өмнөх зүүнтнүүдийн үргэлжлэл байна. Тэгээ ялангуяа бүр илүү либералж чинь гэдэг. Тэгээ өмнөх энэ Такаичигийн санал өгжсэн тэр рекордуудын нүртэл гаргаж тавьж чинь. Энд чинь 23 онд чинь LGBT хууль батлагдахад Японд хүртэл тийм хууль батлагдж байгаа байхгүй юу? Арай нэг зөөлрүүлдэг гэх юм. Тэгэхэд энэ Санае Такаичи бас санал өгжсэн л байгаа. Тэр мэрийг нь хүртэл оруулаад шүүмжлээд ер нь ганц сөрөг хүчнэн дээр Сансеито нам энэ либерал артчсан нам бол ерөөсөө л зүүнний либерал өрөндийн тэр woke зүүнтнүүдийн тэр нөлөөнд автцсан байна гэдгийг бол одоо шүүмжилж байна. Тэгээ ер нь бол дараагийн дугааруудаар бүр ингээд тоо баримттай яасан ийсэн гэж хагаад энэ нөхрийг бол бүр бутаавь гэсэн тийм бодолтой байгаад байна. Тий авч хилцээ гэх тий. Тийм бодолтой байгаад байна. Одоо манай тэр бид нар чи одоо юу яаж байгаа шүү дээ. Манай нэвтрүүлэг удахгүй видеотой болно гэж зөндөө яриад байгаа шүү дээ тий. Хизээч болох юм тий. Гэтэ ямар ч байсан болох нь тодорхой маш удахгүй нөө манай Америкаас нэг хідэн микрофон шүүрийн энтергээ загцсан тэр ирж байгаа. Дээрээс нь камера яаж тавих вэ энтергээ тиймэрхүү юмнууд бол болноо. Тэгээ 4 сарда багтаад нэг юм юутай болчих бах.
видеотой болчих бах. Тэгэхдээ энэ нөхрийн асуудлыг яг ингээд сайхан авч хэлцээ те. Эмэгтэйчүүд ер нь бол энэ консерватив үзэл ярихаараа яагаад ч болдгоо юм байна гэдгийг яг хөө би тийм хүүсийн ялгаруулж байгаа юм биш гэхдээ бодит байдал нь бол тийм байна яг үннээ хэлэхэд. Энэ бол үнэхээр бүтэхгүй хүн байна гэдгийг сайхан авч хэлцэнэ. За яг манай нэг оогийн дарга ирсэн байгаа. Тэгээд юу видео болохоор орё гэж цухтаад байгаа тий. Тэгээ яг бид нар удахгүй видео болгоно. Тэгээд хүмүүс ингээд видео болгосонгүй уурлаадах юм. Ер нь видео болгоно гэдэг чинь хэцүү шүү дээ. Чинь нэл зардал шүү дээ. Зардал дээрээ бас гоё. Бид нар одоо та нөхдүүдээс одоо нэг мөнгө олоод шилээд байгаа юм бол бас байхгүй. Яг нэг нөгөөлөд үзэн санаа манаагаа түхгүй гэдгээр ингээд сайн дураараа л хийж байгаа болохоос хичнээн видео болоод манай үзэлт нэмэгдэж гисэн бид нар шилтэй мөнгө олно гэж байхгүй. Ойлгомжтой. Тэгэхээр дээрэс нь бас одоо юу гэх нэг видео болоод чинь ингээд нэг ядарсан юм иймэргүй байна. Ингээд нэг бэлтгэлтэй аятайхан нэвтрүүлэг болох гол ядаал удаагаад байгаа. Тэрний тав хүмүүс ойлгоо юм. Тийм. За сүүлийн мэдээ. Ер нь бол биш үү те. Нэг видеого нэг аятайхан хийхгүй бол ядарсан юм харагдах юм бол тийм биз дээ. Заавал видеотой болж ийн гэд юм эхэлсэн байхад л бүрэн бүтдэг энэ төр гэд те. Тийм үг байдаг л да. Гэтэ бас бид нар ч бас өөрсдөө бодчихл биш тийм биз. За тийм видео болгосон ч та нар буцаагаад аудио болгохгүй бол хэцүү шүү дээ. Та нар ер нь видео аудиогоор л явсан зөв юм байна те. Видео болоо та нар хэрэггүй юм байна гэх юм бол бид нар чинь сэтгэл санааны айгүй хүн цохилт болоод тэгээ болчих чинь билүү тийм биз дээ гэхгүй. За. Сайхан жилүүтэй явж байна да. За дараагийн мэдээ, сүүлийн мэдээ. Энэ Нью-Йоркийн захирагч Зора Мамданитай холбоотой мэдээ. За энэ Мамданы чинь DEI гэдэг Diversity, Equity and Inclusion гэдэг англиараа бол тийм. Ер нь бол мультикультурализм одоо хүүсийн үндэстний тий одоо бэлгийн цөөнхөд зориулсан тийм бодлогоо сая явуулна гэдгийг бол зарлалаа. Хохирч бүлгүүдэд квот ч юм уу давуу тал болох бодлого ойлгочих болно тийм. Тэр нь одоо ярихтаа болохоор Нью-Йорк хот те Нью-Йорк мужи бол олон үндэстний мужаа те олон төрлийн хүн амьдардаг. Бид нар тэр бүгдэд ерөөсө хүрч ажиллах ёстой. Засгийн бодлого бол те энэ төсөв бол ерөөсө тэр бүхэнд хүрч ажиллах ёстой. Тэг квот байх ёстой энэ гэсэн тиймэрхүү бодлого явсан нь юу яалаа. Энэ консервативуудын шүүмжлийг хүлээж ин ойлгомжтой. Наа чин бол эсэргээрээ юу сөрөг ялгуурлал штэ. Цагаан арьснууд руу чиглэсэн сөрөг ялгуурлал. Яг хин мундаг нь биш. Энэ тухайн ажлын байран дээр тохирсон биш те. Тухайн мерит биш. Ерөөсөө тэр нэг хүүсийн арьсан хүний квотоор л наача одоо хэрэгжин чиний бодлого чи хэрэгжээд наача эцсийн бүлэгтээ цагаан арьснуудын эсрэг бусад тэр нэг хүүсийн нийгмийн цөөнхийн эсрэг яг зөв тэдний төлөө ийм л шудраг бос бодлого болно гэд тэгж үзэж байна. Хоёрдугаарт эдийн засгийн бодлого нь одоо энэ нөхөр чинь бол маш олон зүйл амлцсан байгаа. Татвар нэмэн энтергээ те. Ер нь бол тэгжил татвар нэмжил санхүүжүүлнэ шүү дээ. Тэр олон үнгүү гэсэн юмнуудаа. Тэрнийх нь дараагийнх нь арга хэмжээнд гээ бол зарласан. Энийг бол Mises Institute гэж байдаг. Одоо манай Mises Монгол байгуулах одоо толгой байгуулах гэх юм уу те. Америкт байрштай одоо байр суурьтай гэж байршилтай гэх юм уу. Юу ч болоод байгаа юм. Тэрний нийтлэлээс л уншиж мэдж авлаа. За ямар ч хэлсэн энэ бол нийтдээ Нью-Йорк мужтай бол 600 саяыг босгоно гэж байгаа. Нью-Йорк хоттой болохоор 300 саяыг босгоно. Алт мөнгөний худалдаан дээр татвар тавиад эхэлнэ гэдэг. Одоогийн хуулиар бол ингэдэг юм байна. Алт мөнгөний худалдаан дээр ерөөсө татвар тавьдгүй юм байна. Тэгэх юм бол тэр чинь худалдааны такс болоо явчихна тий. Одоо Америкийн 44 муж биш үү? Алт мөнгө худалдсан гэж татвар авдаггүй. 6 мужинд татвартай. Гэхдээ 5 нь одоо энэ алт мөнгөнийхөө татварыг үнд металлынхаа татварыг одоо үгүй ихээр ажиллаж байгаа юм байна. Тэгсэн чинь яг энэ процессыг Зор Мамданы одоо reverse гэдэг юм одоо өөрчлөөд яг эсрэг яваа салхисроод алт мөнгөн дээр худалдаан дээр нь татвар тавиад эхлэн гинэ. Тэнгүүд одоо Mises институтийн нийтлэг уншихаар яг л эрүүл ухаан л ярьж байгаа байхгүй. Хэрвээ татвар тавьчих юм бол наад худалдаачин ерөөсөө шууд хар зах руу хууль бус худалдаараа шилжнэ. Тэр олон төрлийн тэр биржийн арилжаа гэдэг чинь ерөөсөө байхгүй болчихно. Тэгээд эцсийн бүлэгтээ та нарын тэр авах гээд байгаа татвараач авч чадахгүй
Тэгээд ер нь бас сүрнэ гэдэг чинь. Энэ чинь Лафри Мөрөө гэж нэг юм байдаг шүү дээ. Лафри Мөрөөс ч юу ах вэ? Ер нь эрт цагийн л ирүүл ухаан шүү дээ. Татварыг өндөр тавьчих юм бол татвар төвлөрүүлэх мөнгө нь багасчдаг гэх тээ. Татвар бага байх юм бол татварын бааз илүү өргөждөг. Татвар одоо эдийн засгийн өсөлт илүү явагдаад тэгээд төлөх татварын хэмжээ нэмэгдээд татварын бааз нэмэгдэнэ. Бага татвар чи илүү төсөвт илүү их орлого оруулна гэдэг. Тийм. Яг л тийм юм болно гэж угаасаа тэр нийтлэл дээр байна. Одоо тэрийг ч уншаад ер нь ойлгоно л тоо, ойлгомжтой. Гол нь энэ Зорон Манданы болон түүний нөхөд ойлгохгүй байгаа даа. Чим popular маш олон хүний дэмжлэгээр гарч ирсэн. Тэгээ ер нь бол улсаач байгаа хотоо сөнөөчил гэсэн. Тиймэрхүү Социалист юм чинь. За тэгээ би түрүүний нөгөө нэг DEI гэдэг нэг тайлбарлажээ. Гадаад нэр томьёо гэдэг хүмүүс ойлгохгүй байна. Зүгээр одоо ингээд бид нар Холливуудын киног үзэнгүүт заавал нэг хар эсвэл нэг гей. За эсвэл нэг заавал хүн зодддаг эмэгтэй ч гэдэг юм уу те. Хүчрхэг эмэгтэй гэдэг ингэж гардаг болсон. Тэгээд ямар авьяастай ямар одоо тийм үр гүйцэтгэж байгаас үл хамааран заавал тэр кинонд хар маргун оруулах ёстой гэдэг байхгүй. Тэгээ эн чинь зөвхөн кинонд ингэж гардаг. Америкийн ер нь одоо энэ том корпорацууд, хөгжсөн корпорацууд ч гэсэн ийм болцсон. Тэгээ заавал нэг хар ажиллуулна, нэг гомо ажиллуулна. Заавал тэр ажлын байран дээр одоо хэдийн эмэгтэй байна. гүйцэтгэх төвшөнд нь жишээлбэл юу гэдэг удирдлагын төвшөнд нь хэдийн эмэгтэй байна. Тэгээд цалин ийм байх хэвээр, өндөр байх хэвээр гэдэг ингээд тогтоогод өгчдөг. Энэ LGBT бодлого, woke бодлого гэдэг чинь зөвхөн нийгэм соёлын бодлого гэдэг боловч цаанаа эн чинь одоо юу гэдэг яг бүрэн одоо юу гэдэг ажендаагаараа хэрэгжээд эхлэх юм бол зах зээлийн өрсөлдөөн гэдэг юм байхгүй болох байхгүй. Одоо Монгол жишээлбэл юу гэх эмэгтэй хүний цалин гихтнүүдэд заавал тэнцвүүлэн гэл энэ феминист аргумент гэдэр ингээл шинэ өдөр яриад эн чинь Монголд яг энэ санаачтай аль хэзээ ороод ирсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ вокизм гэдэг чинь ингээд хохирогчдөг бүлүүдэд давуу тал олгож байгаа нэрээр бас эдийн засгийг зохицуулаад цаашлаад одоо юу гэх юм чөлөө зах зээлийг устгах тухай санаа. Одоо манай зарим нэг либертар гэдэг хүмүүс чинь энийг ойлгохгүй байгаа. За энэ дээр бол одоо либертар үзлийн загалмаасын эцэг Мари Ротбард гэж хүн байгаа. Тэр хүн бол ерөөсөө энэ вокизмыг өөрийнхөө цаг үед бол хамгийн ихээр эсэргүүцэж ярьж исэн. Одоо ялангуяа насан эцлэхийнхаа өмнө сүүлийн 5 жил бол бүр энэ нийгэм соёлын хувьд консервативтэй бүр хамтарч коалишн үүсгээд одоо энэ зүүнний янз бүрийн квот LGBT энэ солиорол одоо энэ масс иммиграц одоо масс цагаачлал энэ бүгдийг нь эсэргүүцэж явж исэн. Одоо энэ Mises институт гэж байгаа. Энэ институт бол бас яг адилхан энэ Ротбардын замаар явдаг. Нийгэм соёлын хувьд консервативууд. Тэгээ ер нь христийн шашинтнууд ч байдаг, олон байдаг. Тэгэд хамгийн том одоо энэ зүүнний үзлийг woke үзлийг яг эсэргүүцэж байгаа академик байгууллага дэлхий дээр байгаа нь Mises институт байхгүй юу? Бид нар бол яг тэрийгэ барьж явдаг. Тийм хүмүүс байгаа тийм. Тэр Като гэж нөхдүүд байгаа. Тэд нар чи харин жинхэнэ LGBT мэтэн тэр хар тамхи ярьдаг. LGBT ярьдаг тэр юу янз бүрийн юу бие үнэлэгч энтриг дэмждэг. Дээрээс нь хил хязгаар гэж байхгүй бордер тий аливаа улс хил хязгааргүй байх хэвээр энтэр гэж ярьдаг. Тийм солиотой хүмүүс байдаг. Соёлын либерал тий. Тэд нар чинь бол одоо либералууд дээ. Одоо энэ либертар гэдэг нэрийг дахиж бас гутаахж байгаа тийм хүмүүс байгаад байгаа. Ер нь одоо энэ нэршил байна шүү дээ. Шинжлэх ухааны улс төрийн нэршил чинь одоо либерал либертар гэхээр яг нэг ижил утгатай юм шиг сонсогддог хүмүүс те нэг ихтэй учраас адилхан сонсогдоод идэг маш том ялгаатай байдаг шүү. Тэгээ одоос нь юу яачаад уг нь хүмүүс ингээ онл нэг сайн мэдэхгүй ч гэсэн ер нь бол энэ woke үзэл дургу байгаа гэдгээ бол илэрхийлээд байгаа нэг том жишээ сая болж өнгөрлөө. Энэ Harry Potter цувралыг HBO хийж байгаа байхгүй юу? Ерэн дээр нэг Severus Snape гэдэг дүр байгаа штэ. Маш гол дүр байхгүй голлох дүр. Тэр хүний чинь бол царай дүрхийг нь дүрслэхтэй болохоор маш цонхгор үсэн ширэлдсэн тийм ядруу төрхтэй энэ төр гэж ярьдаг. Ер нь цагаан ярьстай хүн байхгүй. Тэгсэн бүр ингээд замын хараас хар яг тэр Африкаас яг чи яг ирсэн нөхөр байна гэж шууд хилчгээр ингээд ирлийц харч биш те. Бүр чи яг Африк хүн байна гэд тэр нэр ч гэсэн Африк л хүн байсан л та. Яг тийм хүнийг тоглоулчих жоохгүй. Цав цагаан хүнийг хав харан тоглуулад. Тэгэхэд монголчуудын реакц дийлэнх нь биш те шоолж байгаа. Тэр чинь бол нэг woke үзэлд бас нэг дургуйчтай илэрхийлж шít нэг талаараа. Тийм биз дээ. Манай Mises Монгол гэ пэйж үүдэг. Тэрэн дээр яг
нөхөр ярьж байгаа. Нэг хүн ингээ бидрэл мессеж бичсэн. Тэрийг би уншсан. Хувь чатаар DM-ээр. Тэр Монголд нэг Агима хинчиг нэг хүүхэн байна. Та нар одоо ингээд ойлгохгүй байгаа нь тий. Одоо энэ шинэ үеийн кино урлаг тий жүжиг нэг хар айснууд ихээр орж ирж хагаад ойлгохгүй байгаа. Цагаан айснуудыг хар болгож тоглож байгаа. Та нар бол мэдлэггүй байна. Орчин үеэсээ тасарчсан байна. Тэнэг байна. Энэ тэргээ бичсэн байгааг нь явуулж байгаа. Одоо ерөөсөө тэр Агима гэдэг тэр эмэгтэй шиг монголчууд бас олон байгаа тань. А гэхдээ тэр энэ Severus Snape-ийг хар хүн тоглож байгаа дургуутж байгаа хүмүүс байгааг нь харахаар бас нэг гэрэлгээ байгаа ч юм шиг тий. Тэр чинь бол HBO-гийн одоо тэрийг нэг мөсөн ярьснараа ярьчих заяа. Тэр Harry Potter-ыг яаж байгаа юм бэ? Тэр хүүхдийг бол одоо асрыг үзэн ядалт онлайнаар ирэх байхгүй юу? Ер нь ирж байгаа ч байх. Хүүхдийн царайг харахаар тэр хүүхд бол одоо яг зүгээр насан турш лесби хүн эмэгтэй шиг л тийм царайтай хүн. Тэр Hermione Granger тоглож байгаа тэр хүнийг одоо латино охин тоглоулаа гэж байгаа байхгүй. За болооч дээ хөөе нэрээ. За тэр мэрч яг тэр чи фикшн юм чи ямар ч юм байж болно. Гэхдээ зүгээр яг түүхэн зүтгэлтнүүд гэж шүү дээ тий. Түүхэн зүтгэлтнүүдийг одоо жишээлбэл үүдийн Joan of Arc гэдэг юм уу Жанна Дарк шүү дээ. Тэрнийг хар маран болгож тоглолдог болсон шүү дээ. Тэгээ зарим нэгэн Европын хаадыг хар маран гэсэн болгоо гаргацдаг. Тэр удахгүй Чингис хааныг хар байсан гэ гаргахад бид нар уурлах юм бол та нар орчин үеийн трендийн эсрэг байна боловсралгүй гэж хэлдэг тийм хүмүүс гарч ирнэ шүү. Харин одоо яг тийм л байна. За тэр Harry Potter-ын гол дүр тоглож байгаа хүүхдүүд одоо миний яриаг энд сонсоод жоохон хайшаа тийм үстэй. Гэхдээ ер нь бол тэр кастинг бол үнэхээр яг HBO яг л woke үзлийн тэр юугаа шингээсэн байлээ. Ер нь бол бодлогоо шингээсэн байлээ. Hermione яхаар латин гаралтай тэр бор охин тоглож байгаа юм биз дээ. За тийм байна. Одоо ер нь wokeism гэдэг либертаризм гэж юу аах вэ? За өнөөдрийн дугаар ингээд дууслаа. Би бас нэг хийх юм ярих гэж бодсонгүй. Манай бэлгүүнээ мэдээнүүдээ бас сонирхолтой мэдээнүүд бэлтгэсэн байна. Тэгээ эх 7 хоногт уулзъя. Удахгүй манай подкаст илүү дүрстэй болоод бид нар бас ядаж их сурвалж аваад дурдаад арай жоохон профешнл модээр явах бах. За тэр болтол тэгээд яг ингээд аудиогоор явж лээ. Тэгээ та бүхэн бид нар дээр бас бидэртээ санал нийлж яваад бас лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээрэй. Бид нар ч бас хэтэрхий одоо даруухан яваад исэн юм билээ. Зарим хүмүүс одоо жишээлбэл subscribe хийх хэдрээ мартчихдаг энэ төр гэл ярьж лээ л дээ. Тэгээ ер нь бол манай үзэлт нэмэгдээл аудио подкаст гэхэд бид нар одоо бараг хамгийн дээд үзсэн 9000 болж байгаа гэдэг чинь бол бид нар бас хүмүүст бас одоо тодорхой хэмжээнд хүрч чадчихна гэд. Тэгээ 1000 хүрэхгүй бол ер нь болиё гэж ярьж ирсэн хуучин. Тэгэхээр бас биднийг бас та нар сонсоо цаг хугацаагаа зарцуулж байгаа чинь гэсэн бас баяртай байдаг. Тэгээ цаашдаа энэ илүү сайн мэдээ илтгэл илүү сонирхолтой байлгал гол нь та нөхдийнхөө одоо үүд байхгүй байхыг хичээндээ. Тийм. Тэгээд түрүүн хэлсэн тэр лайк, саб энэ чинь нэлээд чухал юм байлээ шүү. YouTube-ийн алгоритмд гарч ирэхэд нь чухал юм байлээ. Тэгэхээр тэрийг бүх орхигдуулаараа хэрвээ таалагдсан бол тий. Таалагдаагүй бол одоо тий яах вэ? За баяртай.